Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Зарим хүний утсыг унтраачвал бүгдөө яриагаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Гэр бүлийн радио өөрийнхөө л унтраа. Миний бид бол заач маагаа. Миний контраст ахгүй юу? Гэр бүлийн радиогийн нэгдүгээр студиоос хөтлөгч Эрка, хөтлөгч Заяа, хөтлөгч Очроо нар найруулагч Мизүгийн хамт та бүхэндээ том өрөөний өнөөдрийн сэдвийг хөндөд бэлэн болсон байна. Тийм ээ. За өнөөдөр бид бас нэг жоохон маргаантай, бас нэг жоохон төвхтэй, бас нэг сэдв байдаг. Нэг одоогийн хүүхдүүд хүмүүжлэгөө байна гэдэг нэг тийм ярьдаг, тий, нийтлэг нэг юм яриа байдаг. Гэтэ ингээл явааддаг энэ яриа. Энийг эцлээ өнөөдөр. Эцсийн байдлаар ингэ дуусгах. Тий. 3W1045 вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс та биднийг сонсох боломжтой. Мөн дээрээс нь яг одоо радиогоороо 84.5 104.5 долгион дээр биднийг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. Харин үзхийг хүсэх юм бол Facebook дээр Гэр бүлийн радио 104.5 гэх гэрэлээр бичээд хайгаад ороод ирээрэй. Яг одоо том өрөө маань дүрстэйгээр танд хүрч байгаа. За тэгээд өнөөдөр хүмүүжлийн талаар ярина гэдэг Эрка хэллээ шүү дээ тий. Тэгээд бас Эркагаас гадна энд очроо заяа найруулагч Мизү сууж байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлье. Хэлээгүй. 1086 дугаартах. Юугаар харж тийм одоо. За яг одоо том өрөөнд хэдүүлээ яг хүмүүжлийн зарлсангүй 9986 104 5 9986 1045 руу зарлаа. Хүмүүжлийн тухай одоо ярих гэж байгаа. Одоо Эркач хүүхдтэй, Заяач хүүхдтэй, би ч хүүхдтэй. Тэгэхээр хүмүүжүүлж байгаа аргууд бол өөр байгаа байх тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бол хэрүүлж гарч магадгүй, зодоонч гарч магадгүй. Хүмүүжлийн аргууд зөрлөлтөө тийм ээ. Тэгэхээр яг энэ дээрээс зөрлөхийг хүсэж байгаа. Манай бодин дээр орж ирээ тухлан суугаад бидэнтэй бас өөрийн үзэл санаагаа таалан сойрох нь уу? Үзэл санаагаа хуваалцахыг хүсэж байгаа хүн байх юм бол зочин байх юм бол 9986 1045 дугаар руу шүү залгаад ороод ирээрэй. Хэлсэнгөө өнөөдөр бид хүмүүжлийн тухай ярих болно. Тий, хэлсэн шүү дээ. Хүмүүжлийн тухай яг хүүхэд хүмүүжлийн тухай хүүхдийн хүмүүжлийг хэрхэн одоо харах вэ те? Одоо атуусан суудал тавьж өгөх нь одоо тэр хүүхэд хүмүүжлэлтэй эсхийг тодорхойлох уу гэдэг юм уу те. Ер нь яг одоо ингээд дайныг жоохон намсхий гэдэг шиг тийм ээ. Эхлээд нэг оршил болгоод нэг зүйлийг хэлэхэд ер нь яг барууны чиглэл заяа. Барууны хүмүүжил бол ер нь хүүхдүүдэд сонсох гэдэг дээр их төвлөрөөд байгаа. Монгол соёл бол ер нь хүүхдүүдийг илүү хатуужилтай ийм байх тал дээр нь ер нь бол ирж исэн. Гэхдээ энэ хоёр талд аль алинд нь сул тал, аль алинд нь давуу тал гэж байдаг. Тэр баланстайгаар шиг байна тий. Баланстайгаар ер нь бол бид нэр авч явах хэрэгтэй. Нэг тал руу нэлээд их туушрахгүйгээр тийм ээ. Хүүхдүүдэд хэрхэн яаж хүмүүжүүлдэг. Одоо жишээ нь та хоёрын дунд шууд дахиад нэг асуулт тавья л да. Хүүхдийг хүмүүжүүлэхэд арга дотор тийм ээ хайрын саваа гэдэг зүйл байх ёстой юу? Байх ёсгүй юу гэж бодож байна. Турсан л хуулна шүү дээ. Өөр арга байхгүй шүү дээ. Би бол одоо яг тэр аргаар л хүмүүжүүлсэн хүүхдүүдээ. Гэхдээ ингэсэн юм аа. Тийм саваа аавуудад төлөхөө байдаг. Нас ингээд явхаар тэр угаасаа хэрэглэх боломжгүй хэрэггүй юм байлээ. Жоохон байхад нь би бол баг зэрэг те нэг тийм тонших маших те нэг хонгон дээр нь зузаан махан дээр нь те аюулгүй газар нь те чат хийлгээд мэдрүүлэх тэр гэсэн юм бол байсан. Чат пат хийх. Тий, чат пат хийлгэх те. Гэхдээ гараараа биш гэдэлээ шүү. Энд дээр бас нэг нарийн юмнууд зарим нэг сэтгэл зүйчнэр ярьж илээ бүр. Бага. Тий, яаж вэ гэхээр ингээд бас ингээд туршлага нь арай эрт ингээд хэрэгжүүлж үзээд болохгүй байна гэдэг нь олоо мэдсэн зарим нэг хүмүүс ингээд байгаа байхгүй. Гараараа хүүхдээ ингээд шийдэх юм бол хэрвээ ямар нэгэн байдлаар хонгон дээр ингээд одоо юу гэдэг жоохон чавти хүртээдэг байлаа гэхэд хүүхэд ингээд аавынхаа гарнаас айдаг болчдөг гинэ. Тийм учраас ингээд өөр юм багж явах хэрэгтэй гэсэн энийг юм. Яана багж явахтаа яа тийм Казу мазу ярих гэдэг нэг. Тэрийг одоо манай сая очроо хайрын саваа антер гэж хэллээ л дээ. Одоо юу гэдэг те нэг юм нарийнхан одоо шугам могом баймаар ч юм уу те. Гимтэл учруулахааргүй. Нарийнхан биш ээ. Өргөн байх тусмаа хуух авах юм биш үү? Тэгээд амар юм байна. Тэгээ хүүхдийг хараа ингээд ийм шийтгэхдээ гол нь ийм байлээ. Уур уцаарын үндсэн дээр шийдэх юм бол өвдөлтийг ингээд хянах контролдох боломжгүй болчдөг учраас гэдэг байгаа байхгүй. Тийм ч учраас яг би өөрийнхөө нэг туршлагыг хэлээд байгаа шүү заяа. Тийм ч учраас би ингэж шийдэх гэж. Өвдөлтийг хянахгүй болтлоо бас ууралж болохгүй, контрол авахгүй тий. Тэгээд ер нь бол би чавтар хүртээжсэн. Тэгээд бас шалтгаан нь юу юм бэ лээ?
яг ажилласан 108. Ажилласан миний одоо юун дээр бол ажилласан. Ер нь хүүхдийг нэг тийм нэг юм gentle parenting гэдэг юм л да ингээл сонсч мосоол ингээл би бол тэр нь жоох итгэдэг юм аа. Яг хүүхэд бол чихээрээ сонсдог байхгүй юу бүх юмыг. Арьсаараа сонсдог байхгүй заримыг нь. Махаараа сонсдог байхгүй юу. Зарим нэг юм мэдрүүлэх хэрэгтэй байхгүй юу. Гэтэ яг эфирээр ингэж ярих нь одоо хэр зүг. Одоо ингээ хэдүүлээ ер нь өнгөрснөө яриха болио. Ер нь гуруулаад амар муухай юм шиг байна. Би чинь бол Энэ хүн тэгдэггүй худлаа яриад байгаа. Тийм ээ тий. Би чинь ихэнх цагаан тагтах. За Хүүхдээ ер нь яг заяа ер нь гэрт яг тийм хайрын саваа байх ёстой үгүй дээр юу ямар үзэл бодолтой. Аав ээж хоёрын нэгэнд л байх хэвээр. Хоёулд нь биш. Аав ээж хоёрын нэг нь мэдээж нөгөө одоо юмыг тэнцвэртэй байлгахын тулд хоёулаа хитрхи эрхлүүлээд байж болтгүй хоёулаа хитрхи чанга байгаад иж болохгүй байхгүй юу. Тийм учраас аав ээж хоёр тэнцвэрээ хадгалахын тулд наад хайрын саваа гэдэг зүйл чинь нэгэнд нь байвал их зүгээр гэж би манайх би бол бодчоо. Яриагаа дуусгаагүй ах чинь. Гоо ойлгочлаа шүү дээ ингээд болоо. Ингээ бай. Болоо. Наад мэдээж авахыг хүсчихсэн. Бэлгийн надаас дахиж юу асуугаарай. Ингэдэг шүү дээ Эрка. Начил хангалттай. Одоо ингээ хүмүүс ингээд за Тийм ээ болчихлоо. аав нь одоо хүүхдээ ингээд одоо зэмлэлээ гэж бодъё. Одоо тэр нэг шийдэх мэдэх байли. Тэр ингээд зэмлэлээ гэж бодъё тий. Зэмлээд ингээд уйлуулчлаа гэж бодъё. Тэр үед ингээд ээж нь өмөрөх одоо нэг өмөрөх гэж тэр нь өмөрөх ёсгүй гэж ер нь бол ер нь хүүхд хүмүүжлийн талаар яриад байгаа шүү дээ. Нэг талтай байгаад энэ тал дээр юу гэж бодож байна? Наадах тэр чинь би бол хатуу байр суурьтай байгаа. Төрөөнийх дээр бол би жоох эргэлзээд байгаа шүү дээ. Эргэлзэгч байх одоо ажилтны хэрэгжүүлээ дууссан. Одоо хэрэгжүүлэх боломжгүй болсон. Том болсон нөгөө хэд чинь. За. Наад зэмлээд ээж аав хоёр хүүхдүүдийнхээ нүдэнд шууд ингээд зөрлөдөөд ингээд нэг нь нөгөөтгөө хүүхдүүдэд өмөрөөд нөгөөтг нь ингээд загнаад байгаа. Энийг бол би бол бүр яг эрс эсрэгүүцэн. Эхнэр ихтер энэ дээр бас хид хид удаа алдсан. За одоо тэгэхээр яг жишээ нь яг яаж алдсан? За одоо харин тий. Тэрэн дээр энэ араа юм би одоо хүүхдээ миний загнасан гэдэг дээр би зэмлж байгаа. Чи яагаад ингэж байгаа юм бэ гэдэг ингээд би жоохон зэмлж байгаа. Тэгсэн чинь манай эхнэр хүүхдийнх нь одоо миний хувьд одоо би буруу зэмлсэн гинэ. Одоо би буруу аргаар ингээд зэмлж байгаа юм шиг байна. Одоо өндөр дугаарч гэх юм уу те. Тийм болохоор манай ихтэй шууд нүдэн дээр нь хүүхдүүд ингээд өмөрсөн байхгүй. Тэгээд тухайн үед би ингээд яг тухайн үед ингээд битэр ингээд ямар ч учраа олохгүй бүр ингээд тэр чин зөвхөн нэг талаасаа ингээд зэмлж явж исэн бол бүр сүултээ ингээд тэр чин бүр холион банд болчих жоохгүй. Тэгээд битэр ингээд таймширсныхаа дараа ингээд хоорондоо ярилцсан чинь ер нь бол шийдвэр ингэж гарсан. Ер нь хараа яг зэмлж байгаа хүнийх нь буруу ч гэж болно. Ер нь бол. Яг бурууноос бол зэмлж болно шүү дээ. Хүүхдээ ингээд буруу ойлгоцсон тий. Тэрнээс болж хүүхдээ ингээд жоохон гүжирдэх маягтай ингээд жоохон зэмлсэн байж болно. Тэгтээ яг тухайн үед нь ээж нь эсвэл аав нь орж ирээд шууд асуудлыг шийдэх гээд ингээд нөгөө тал руугаа ингээд атаклна гэдэг нь өөр асуудлын шийдвэр ерөөсөө биш юм билий. Нэмж асуудал тарьж. Тий, нэмж асуудал тарих юм билий. Яг ингээд контрол алдах гээд байгаа байхгүй юу? Чи дандаа яхаараа ингээд тэгээд чи яагаад миний хүүрөө ингээд хорлоод байгаа юм гээл бүр асуудал шал өөр төвшөнд очиж байгаа байхгүй. Хүүхэд битэрийн ингээд одоо сурганы асуудал биш бүр эхнэр нөхөр хоёрын ийм харилцааны асуудал руу шилжих юм билээ. Тэгээд бүр гэр бүл удам судраа ярих болчих гээд байгаа байхгүй баг. Чи би дээрээ тэгээд Монгол улсын хууль уншуулах гэдэг шүү дээ баг. Тэгснээс орог те тухайн үед ингээд чимээгүй манай эхнэр жишээлбэл одоо би ингээд анзаарч ядал манай эхнэр яг ингээд буруу юм явчлаа л даа гэж бодоход би ингээд анзаарж байгаа чимээгүй өнгөрөөд яг байдал намжингууд нь эхнэртэй ингээд те хараа угаасаа ингээгүй маа над чи ингэсэн байсан маа гэж хэлж өгöd манай хүн ойлгоод хүүхдтэйг ярих байхгүй дахиад ингэж нэг ийм арга үзээд одоо тэгвэл бүр энэ бол нилээн шалгарцсан арга хүүхдэд зэмлэлсэн байлаа гэж бодоход хүүхд чи уйлаа тэнцээ зогсож байгаа штэ. За эхнэр чинь зэмлээд те хүүхд чи уйлаа зогсчихлаа гэж бодъё. Чи тэр үед яг яадаг вэ? Хажууд би шууд өрөөрөөгөө ороо компьютер хасгаас уу. Тэгэхээр яг нөө үгүй би ингэд юм аа. Шууд нүдэнд харагцсан альчуураа байрж аваад толиарчдаг. Тийм үү. Яг зөв энэ дээр яг одоо саяны үзэл бодлыг хүн болгон мэдээ сонсчод байгаа. Тэгэнгүүт ингээд эхнэрийнхээ талд орох хэрэгтэй, загнаж байгаа хүнийхээ талд нэг өмөрөх ёсгүй өдр гэдэг ойлголтоос болоод нэг юм дээр загнаад идэг тийм. Нэг юм дээр алдаад байдаг. Нэм загнахаас гадна юун дээр алдаад байдаг гэхээр одоо манай хүүхэд ингээд ээждээ загнуулаа уйлчлаа гэж бодъё заяа. Тэр үед би очиод хүүхдээ тэрврээд тайвшруулдаг аргыг бол заавал хийх ёстой. Энэ өмөрж байгаа биш байхгүй. Энэ өмөрж байгаа ш. Хүүхдээ ингээд тэрврээ тайвшруулах юм аргууд зарг нь хаюул яасан. Үгүй. Тийм байж болохгүй. Тэгэхээр тэр ганцаардлыг мэдэрнэ. Бүгд ингээд нэг ээж аав хоёр нэг тал болоод би ингээд ганцаард мэдэрдэг байхгүй. Гэтлэг мэдээж очиод тэрврээ тайвшруулахдаа ээж нь яг үдэ ингээд ихсэн учраас ингэж яг ийм нэг үйлдэлийг хийхгүй байгаа юм шиг зүгээр сүлээд харагдаад байгаа. Нэг тал болно гэл те өмөрөөд хитрхи цаашаа бас өрөөсгөл болоод байгаа юм асуудал гараад иж байна. Тэгэл яах тэгэл уйлал байж байна. Жохоо уйлахад зүгээр шүү дээ. Дуучин болдог гэсэн шүү дээ. Үгүй. Ганцхан
би миний хийдэг буруу юм энэ аахгүй. Би нэм загнаад байдаг аахгүй. Манай эхнэр загнана штэ. Нэмээд загнаад байдаг аахгүй. Тэр чинь Тэгвэл ингэдэг гин хамгийн буруу юм миний яг хийдэг энэ аахгүй. Хүүхэд ингэдэг гин нэг загнуулахтаа ингээд юу гэдэг те. Яг хүүхэд ингээд самуурчдаг гин. Яг юунаас бол загнуулж байгаа ер нь бол мэддэггүй гин. Тэнгүүт нь авчиад ээж нь ингээд яг нэг үйл явдлаас бол загнахтаа өөр нэг юм ингээд сөхөөд хилчин штэ. Дахиад нэг өөр нэг юм хэлчин. Тэнгүүт нь би цаанаас нөгөө нэг тал бол чинь нэгээд авчиад 3 дахь өөр нэг сэдв гаргаж хэлчихдэг баг. За тэр хүүхэдгээ бүр бодлааны хөрөнгө болоод ингээд бүр яг үр дүнгүй загналт болчдаг гэж хэлсэн шүү нэр тэр. Ер нь яг загнуулж байгаа хүүхэд яг ингээд загнасныхын дараа тэр зүйлийг 100% бүрэн төгс хийж ирсэн үгүй бас үгүй байна. Шаа буруу хийдэг те бүр. Тийм бүр ингээд сандарсандаа болоод бүр тэгээд нэмж загнуулаад нэмжтэй станарэ гэдэг зүйлүүд явагддаг учраас амар ёрын. Ер нь хүний нөгөө дууны өнгнөөс айгүй их шалтгаалдаг л да. Тэгээд би яг энэ аргыг нөгөө өмнө ч гэсэндээ ярьжсэн харин очроод яг ярьж байгааг байх. Цэцэрлэгийн хурал дээр цэцэрлэгийн багш энэ аргыг эцэг эхчүүдэд хэлсэн. Тэр нь юу вэ гэхэлэр за нэг эцэг эхийн суугаад нэг нь ингээд босоо гэдэг хоёр хоёроор нь шууд практик туршилт хийлгэж байгаа байхгүй. Тэгээ босонгуудаа доор сууж байгаа хүн рүүгээ харж байгаа загна гинэ. Яг ингээд нөгөө хүүхдэд загнадаг шиг загна гинэ. Чи одоо ямар хайшин стан дээр ямар заан замбраагүй юм чи ингээд загнадаг гэж байхгүй хоо. Ингээд загнаж байгаа шүү дээ. Дуун өндөрсөө нарийнс. Тэгээд нөгөөх нь болохоор яг ингээд нөгөө өндрөгөө доороос ингээд харж байгаа байхгүй. За тэгээ буцаад байраас л гэж байгаа. Буцаад байраас л жингууд нь сууж ийсэнд босож ийсэн сууж байгаа штэ. Тэгээ дахиад ингээд загнаад ингэж байгаа. Чанга дуурж байгаа. Тэгсэн дараа за ямар мэдрэмж төрсөн бэ? Тэр доор сууж байгаа хүнд гэсэн чинь бүгд үнэхээр муухай мэдрэмж төрлөө гэж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн та нар хүүхэдтэй яг ийм өнцгөөс ярьдаг. Та нар дууга өндөрсгөөгүй байсан ч гэсэндээ хүүхдэд маш аимшигтай харагддаг. Яагаад гэвэл ингээд биеэрээ том те. Ингээд ийм хүн хурж ирчээд ингээд чи ингэсэнгүү чи тэгсэнгүү ингээч тэгээч гэд ингээд чанга дуурайд ахын хүүхдэд айдас мэдрүүлнөхөөс ш ойлголтыг мэдрүүлдэггүй гинэ. Тийм учраас ижилхэн төвшөнд харьц гэдэг нь тийм учиртай юм а гэдгийг яг тайлбарлаж хэлжсэн. Тэгээ бит хоёр хүүхдүүдтэй байнга өвдгөлд сууж байгаад ярьдаг нь ямар учиртай гэвэл ийм л учиртай. Нэх дүр эсгээл аав ээжийг нь орж ирэнгүүт ингээд өвдгөлд суугаад тэврээд байгаадаа гол нь биш. Хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ ойрхон байж хүүхдүүд маань энд цэцэрлэгтээ хурдан тасаасаа гэдэг үүднээс ингээд ижилхэн төвшөнд харьцдаг юм а гэж тэгжсэн. Тэр тэрийг бодоод үзчих чинь нэрнгээсээ тийм байгаа байхгүй. Бид ингэж яг ингээд өвдгөл сууж байгаа ч юм уу яг тэгшин юмд очиж байгаа чи яасан ингэж загнадаг шүү дээ. Бараг л хүүхдээ ингэж суужээ гэж байгаа л баг загнадаг шүү дээ. Тэгээд тэгэхээр эн чинь өөрөө хүүхдэд асрах айцыг мэдрүүлээд байгаа байхгүй. Харин тий. Одоо тэгэхээр яг одоо айц мэдрэх нь тэгээд буруу мó. Одоо ингэж байгаа. Гэхдээ айдас мэдрэх гэдэг чинь нөгөө нэг мэдрүүлж байгаа тэр бас нэг үн гэж байна шүү дээ. Мэдээж аав ээжээсээ имиж өсөх нь болвол заавалчгүй байх ёстой гэж би үздэг. Эний баланс л хэцүү юм. Одоо хэд эрхлүүлнэ гэдэг бол нэрэ байж болохгүй. Тийм юм байлаа. Одоо ингээд маш олон мэдлгүүд, мэдээллүүд хүүхд хүмүүжлэх тухай ингээд орж ирж байгаа шүү дээ. Хүмүүс ярьж л байгаа лекц эдрээр. Тэнгүүд ер нь бол би мэдээд байгаа байхгүй. Мэдээд байгаа мөртлөө яг үндэ амьдрал дээр бардаггүй маа. Тэгээ бардаггүй яг төгсөж хэрэгжүүлж чаддаггүй. Тэнгүүд ингээд юм байна. Монгол ах чинь Монгол уламжлалт чинь өөрөө дан ганц аав ээж нь өөрөө хүмүүжүүлдэггүй юм биш үү? Энд чинь өөрийнх нь цаг өөр байгаль дэлхий одоо хөдөө нутаг энэ чинь өөрөө давхар хүүхдүүдийг ингээ хүмүүжүүлж байгаа. Жишээ нь одоо ахын хүмүүжүүлэхэд л одоо гараал те аргалаа түүх үнэгээ саах ингээд ерөөсө хилж ярихгүйгээр ингээд хүүхдүүдэн дээр хажуунаас нь хүмүүжлийг авч идэг. Дээрээс нь сэтгэлийн хатуужлал гэдэг юмыг хүүхдүүд одоо энэ байгалийн одоо дөрөв улирал мулирал гээл те одоо салхишуурахтай заримдаа ингээл адуу мална гээл ер нь нүүдэлчин юунаас айгүй гоё хүмүүжил авч ирсэн. Тэгээ хамгийн гайхалтай нь эрэмб гэдэг юмыг ер нь үлгэрлэн харуулдаг байсан юм байна. Одоо шинэ одоо аа хүн хаймартай суух те хүндлэх. Тэгээ ах дүүнэр гээл ер нь яг ингээд нэг ах хоёр ах байсан ч гэсэн ахаа ихчээ гээл те явдаг. Тэнгүүд орчин үед болонгол одоо тэгэл ах ихч байна уу юу байна хамаагүй бро гээл те. Ер нь жоохон нэг иймэрхүүл ер нь болоод байгаа штэ. Тэгэхээр яг хүн одоо аав хүн ганцаараа яг өөрөө өөр дөрөө хүмүүжлийг 100% ингэж аваад ачаа өрөөд явах нь бас хитрхи хичээсэн болчиход байгаа юм шиг угаасаа барахгүй байгаа шүү дээ. Та нар яагаад 100% өөр дөрөө үүрч яваад байгаа? Харин тэгэнгүүт та нар хүмүүжлэхгүй байгаа юм чи. Юу гэж байгаа юм бэ? Бид нар л хүмүүжүүлж шүү. Манай гэрт би л хүмүүжүүлдэг шүү. Яг л туршихын манийтлах болж байгаа юм чи. Бүх буруу муу нэрүүдийн манийд аваа. Сая өчигдөр би хоёрт нэг хүмүүжлэлт ярьсан чинь нэг гинт нэг үйл явц санаанд орчлоо. Нөгөө хүүгээ манай дундах чинь одоо бүр 13 хүрсэн бүр 90 цент хүрсэн. Шал өөр болчиход байгаа хгүй ингээд юмд ханд ингээд юм ингээд нэг юм арай л нэг юм насан турсан маягийн нэг юм пэдгэр болчиход байгаа хгүй. Тэгээ нэг өдөр би загнахгүй юу авчиад. Юунаас ч боллоо доо нэг юм. Тийм гэр орно айгүй тийм онцгүй болгоцсон. Одоо яг ингээд би ордог штэ гэрлөө. Гялс орчоод ороод штэ. Тэр хоорн ороод ирсэн чинь орсон чинь бүрэн нохоо ороо болгоцсон сууж байна. Манайх нохоотой л та нохоо ороо болцсон. Яг үнэн утгаараа.
Тэгэхээр тэр нь чи яаж байгаа юм бэ энэ гэдээ би хэлэхгүй. Цаад над руу гэрсэн. Загнаа том гэж авдээ. Загнаа том та гэж чинь. Тэгсэн чи. Тэгж чинь. Ирч муурчлаа. Гайхлаа шүү. Ингэж загнадгүй маа бро гэл. Би амар ингээд юм загнах, тоглохын дундуур хэлсэн юм шиг байна. Тэгээ маань нөхөр ингээд ихлэ цаашаа харсан ингээд амар загнуулжсэн. Амар гайхаж харсан. Та яг загнаад байгаа юм уу гэдэг. Тэгсэн чинь тий. Яасан гэсэн чинь загнаагүй гэж утсан юм гэж авсан. Орчин үеийн одоо яг нөгөө ярьдаг дээр ингээд үргэлжлүүлээд ярих юм бол мэдээж нөгөө цаг уур ингээд эргэн тойронд байгаа ингээд нийгмийн өөрө хүүхдийг хүмүүжүүлж байгаа гэдэг ингээд ярьж байгаа шүү дээ. Тэгээд үүн дээр ингээд яриад үзэхээр яхааргүй орчин үеийн залуу ээж аауд маань нэг зүйл дээр бүр алдаад байгаа юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? Тэр нь бол хитрхи их эрхлүүлэх. Одоо нөгөө хитрхи их бөөцөлөх. Тэгтээ тэргүй амьдрал үзэхээс хойш ээж аавынхын дэргэд байхад эрхэлгээд тэрийг арай ихтүүлээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм. Түүнээсээ болоод одоо жишээлбэл тоглоомын талбай дээр хүүхдүүд тоолж л байдаг штеп. Хүүхдүүд гимтчил байдаг штеп. Яг нь амар гимтлийг стотж байгаа шүү. Зүгээр нэг санамсаргүй түлхүүлэх ч гэдэг юм уу те. Нэг хүүхдтэй муудалцах. Энд чинь нөгөө хүүхдүүд дундаа ингээд бас л хүмүүжээд явж байгаа учраас тиймэрхүү асуудлууд байдаг байхгүй. Гэтэл нэг санамсаргүй түлхчлээ гэж бодоход чи миний хүүхдийг яаж байгаа юм? Чи яаж байгаа ингээл нөгөө хүүхд рүүгээ учир зүггүй дайраал эхэлдэг. Ингээ нөгөө дундуур нь ороод ингэснээрээ хүүхдэд маш буруу хүмүүжлүүд үзүүлээд байгаа юм шиг. Одоо яг ийм үе айгүй их гараад ирсэн. Ямар нэг юм болохоо яж юм бол аав ээж нь хүүхдийнх нь зөв буруу гэж бодохгүйгээр шууд л ороод ирдэг, шууд л өмөөрдөг. Ямар нэгэн байдлаар уг нь бол бид нарыг баг байхад бол буруу юм хийсэн ч зөв юм хийсэн ч нэмээд загнуулаад байдаг гэсэн. Яг эсрэгээр болцсон тий. Тийм, тэгсэн чинь одоо бүр яг эсрэгээр болцсон. Баланс баймаар байна тий. Яг нэг тийм нэг тунгийн тааруулах хэрэгтэй байгаад байгаа. Хитрхи их эрхлүүлээ би өмнө ийм байгаагүй намайг ингээд дандаа юу ч хийсэн загнадаг байсан учраас би хүүхдээ ингээд юу ч хийсэн хүүхдийн талд орно гэд ингээд энэ үзэл хитрхийдэд байгаа нь сүүлийн үеийн яг залуу эцэг эхчүүдийн хамгийн буруу хандлага юм болол гэж бодоод байгаа. Хүүхд хүмүүжүүлэхдээ тэр над нэг ийм бодол ингээд төрөөд байгаа байхгүй юу? Нөгөө бид нар нэг ийм одоо юу гэдэг нэг энэ арга нь зөв, энэ арга нь буруу өнтер гэж бид нар нэг ийм бодчихдаг штэ. Гэхдээ ингээд байгаа. Жохон хичээл зүтгэл ингээд байдаггүй санагддаг байхгүй надад зарим нэг юм дээр. Жишээлбэл бид нар ингээд зүгээр л миний дотроос ингээд мэдрэгдэж байгаагаар нь ингээд хийдэг. Одоо тий загнамаар байвал загнаал одоо эрхлүүлмээр байвал эрхлүүлээл ингээд ямар мэдрэмж төрж ин яг тэрүүгээр ингээд би ингээд шууд хандаад байгаа нь миний бодлоор учир дутагдaltaй гэж бодоод байгаа. Яг энэ процессор орж ийн үү гэдэг айгу чухал санагдаад байгаа байхгүй энэ толгоогоор процесс хийгээд би энэ дээр ихтрээд байгаа эсвэл энэ дээр би багтаад байгаа гэдгээ ингээд яг процесс хийж ийн үү би бодож ийн үү гэдгээ нэг бодохгүй бол зүгээр л ингээд натуралаар хийж байгаа юмаа би өмөөлөх гээд байгаа байхгүй. Би ингээд эрхлүүлнэ. Яадын тэргээд байгаа бол энэ зүгээр л би эрхлүүлмээр одоо юу гэдэг санагдсан учраас би эрхлүүлээд байгаа байхгүй. Тэнгүүтээ тэрийгээ өмгөөлөх гээд би оролдоод байна шүү дээ. Эсвэл би уурлахаараа загинчдаг те. Тэнгүүтээ яага загинахгүй гэж энэ тэргээд ингээд нэг юм юмыг ингээд нэг юм хэвийн ингээд урсгалаар нь явуулах гэдэг ч гэдэг юм уу те. Тэгэнгүүт ийм л юм байд юм байлээ л дээ. Одоо гэр бүл үр хүүхэд хүмүүжлийн одоо гэр бүлийн хүчтэй байдал үр хүүхдээ одоо чанартай өсгөхийн нэг том нууц нь хичээл зүтгэл юм байлээ. Одоо ингээд би энэ төлөө би яг ингэндээ энэ төр гэсэн тийм хичээл зүтгэл нэмхэн төвчээр. Тийм нэг одоо нэг тим юм баймаар байгаа байхгүй. Нэг юм төлөвлөгөө те нэг дотор нь за би одоо энэ жоох хитрээд байгаа гэд тэрэн дээрээ ажилдаг те. Уурлах болгондоо загнадаг биш. Эсвэл одоо ингээ эрхлүүлмээр санагдсан үе болгондоо эрхлүүлдэг биш те. Нэг юм контролтой баланстай ингээ нэг өөртөө ингээ нэг дотоод юм одоо найруулгатай те нэг юм наашаа цаашаа ийм хэрвээ явахгүй л байгаа бол миний бодлоор бид нэр айгу буруу явж байгаа гэж бодоод байгаа. Ингээл хайчвал урсгалаар нь л хайчвал тэгэл ер нь л буруу. Ер нь бид нар тэгээд тийм олигтооч одоо мэдрэмжтэй амьд биш те ямар. Хүн ч нөө төгс биш учраас анхудаа л аав ээж болж байгаа учраас алтах юм оноох юм айгүй ихлээдэг штэ. Тэгэл бас ингээд суралцаар мэдээж яг нөгөө очроо хийлдэгчлэг. Үнэхээр олон подкастууд байна, үнэхээр олон зөвлөгөөнүүд байна. Бүгдийг нь дагаж мөө тийш штэ. Энэ яг энэ нисэг талын ээж нь баг би юм байна гэж бодогдтол авж байгаа хэрнээ яг очиод нөгөөдгөө хэрэгжүүлж байгаа юу гэвэл бас үгүй байхгүй юу. Тэгтээ бодцсон байдаг байхгүй юу. За юунийг арай жоохон уусгаж бас загнаа тий. Арай жоохон зөөлрүүлж загнаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл нь бодож орж ирдэг. Гэтэ тэгсэн ч гэсэн за ямар хамаатай ингэж боддог хүмүүс ч гэсэндээ бас байдаг. Ер нь яг
одоо би өөрийнхөө хувьд бол сэтгэл зүйн хувьд өөрийгөө яхад бол би айгүй тийм огцсон мууртай. Ер нь хатуу ширүүн жоохон тэр тал руугаа хүн байхгүй. Тэгээд яг хоо мэдээж нэг хүүхд хүмүүжүүлэх тал дээр айгүй олон мэдлэгүүдийг мэдж байгаа боловч те заримдаа гаргаж чаддггүй ингээд нэг төгс үуч чаддггүй гэдэг нь шүү дээ. Тэгэхээр яг хоо энэ дээр миний хамгийн одоо сайн хэрэгжүүлж чаддаг үе минь юу гэхлээр нэг маш юм даруй сэтгэлээр те даруухан масар их юм бясалгаж байгаа цаг үе. Гэхдээ яг ийм үедээ яг хүн яг хэрэгжүүлж чаддаг юм бэл. Тий. Тэгэхгүй одоо яг ингээд цаад үнцгийг хараад үзэх би ингээд том дуграал ингээд айгүйх ингээд хатуу ширүүн хандаад байна гэдэг чинь өөрөө би бардан байна гэсэн үг байхгүй. Миний дээр миний дүрмээр ажиллах хэрэгтэй гэж шүү дээ тий. Хин нэгний цаана намайг удирж байгаа хин нэгэн байхгүй байна гэж ингээд бодож гин гэсэн үг байхгүй. Тийм хандлага байгаа учраас би ингээд хатуу ширүүн хандаж гин гэж хараад байгаа. Тэгэнгүүт яг ингээд өөрөөгээ харуулсгаад ингээд бүх зүйлээ хангаад ер нь тэгээд хүүхдөө шуугалж исэн ч мэггүй л бичдэг шүү дээ. Тэгээ нэг гоё айгүй яг нөгөө мэдлэгийнхаа дагуу хэлж мэлээ л те. За урсгалаар нь хайчвал зүгээр үү яг гинэ үгүй. Хүүхдийг бас урсгалаар нь хаях бас ер нь бол болохгүй гэдгийг манай эцэг эхчүүд ч гэсэндээ бас мэдж байгаа. Тунгийн тааруулна гэдэг дээр л бид яг нэг алдаа оноог нь олохгүй л яг яаж тунгийн тааруулах вэ гэдэгтэй л ёстой насаараа тэмцээрэн байгаа таарна. Нэг ингэж байдаг штеп. Манай ээж намайг багт хичээл хийлгэхэд яадаг байлаа те бүр ингээл ганжин барьчаал зогсож идэг гэсэн. Одоо бол баг зээгийнхэн эсвэл ачийнхаа хичээлийг хийх гэж баг өөрөө урдуур нороод хийж ийн гээл тэгдэг. Тэгээд их нөө өөрийнх нь хүүхэдтэй илүү ингээд нэг хатуу байх хатагаа юм шиг хэрнээ өөрийнх нь хүүхдэд харин илүү их бүр илүү их эрхийн балаа болгочих гээд илүү нөгөө нэг буруу хандлагаараа буруу нөгөө тал руугаа явчих гад идэг санагдаад идэг. Тэгэхээр энэ чинь нөгөө балансыг барина гэдэг одоо ч гэсэн бидний суралцсараа байгаа бас нэг сэдв байгаад байгаа байхгүй. Тэгээ бас дээрэс нь хараа эмээ өвөнөр ингээд байгаа бол бас би бас бодоод тахгүй өөрийгөө. Би ер нь чал дэмий өвөө болох байх. Одоо нөгөө хүүхдүүдтэй би бас жоохон нэг бас жоохон ингээд миний хүүхд учраас надаас илүү байх хэрэгтэй гэдэг нэг юм мэдрэмж байна шүү дээ. Тэрнээсээ болоод би хүүхдүүдэд жоохон ингэ шахаж байгаа байхгүй. Гэтэ энийг би бурууж бодоогүй л дээ. Одоо яг тийм боловсролын хувьд би шахаж гин, сахилга батын хувьд баг зэрэг шахаж гин те. Би бол ач зээнэр бол тэхгүй байх гэж боддог байхгүй өөрийгөө хардаад байгаа өөртөө. Өөртөө итгэхгүй байхгүй би. Заваан зангарах байх те. Ирхлүүлээл те. Ээж аваас нь нууцаар комби доол те. Тийм болохоор би бас үр хүүхдүүдийнхаа хүмүүжүүлэх аргыг би бас айгүй юм хүндлэнэ гэж би бодоод байгаа өөртөө одоо бол. Миний хүүхэд одоо яаж хүмүүжүүлэх гээд байгаа гэдгийг ингээ айгүй анзаарж агаад би тэрэнд ямар дүр тоглох уу гэдгээ би ингээ өөрөө шийдэх гээд байгаа байхгүй. Түүнээс би урсгалаар ингээ хайчих юм бол би юм заваа юм баг хэлэх гээд байгаа байхгүй. Ирхлүүлээл тэ ээж аваас нууцаар ингээл тэ гэрт ээж авдан загнаад бол манай төр гэл тэ. Заваа юм хэлэх гээд байгаа байхгүй би. Тэгдэг эмээ өвөнөр байгаа зөндөө байгаа. Гэтэ бас тэр тийм дүрд манай хүүхдүүд намайг тэ аав та наа дүрдээ тоглол зүгээр наа чи хэрэгтэй байна гэвэл би тоглоход үнэн дуртай тоглоно шүү дээ би. Хүрээд те. Тэ гадаа чинь гадаад орон шиг байна. Дүр гиснээс яг тийм дүр стайл болгонд байх хэрэгтэй юм шиг байна. Байх хэрэгтэй хаа. Хамгаалдаг, хайрладаг, бөөцөлдөг, эсвэл бас ингээд бурууг нь шууд үнэнгээр нь хилээд өгчдөг те. Тэгээд ингэснээрээ би хайрлуулж байгаа, хамгаалуулж байгаа, энэ гэр бүлээс суралцж байгаа би чухал хүн гэдгээ мэддэг баг. Хитрхи их бөөцөлүүлээл, хитрхи их хэрэглүүлээл, нөгөө буруу юм хийсэн чинь тийм чиний зүгээ толгойг нийлээд байвал хүүхэд тэнийг биш юм чи бас өөрөө ч гэсэн ойлгож байгаа шүү дээ. Намайг нэг анзаардаггүй. Намайг юу ч хийсэн угаасаа манай ээж аа миний талдал орно. Угаасаа намайг нэг анзаарахгүй байгаа учраас гэд магадгүй хайр нь ихсэн учраас хүүхэд хайр ихснийгээ бүр илүү сүргөрч бодож иж болно шүү дээ. Хоёрын очроо байж байгаа очроо. Очроо яг энэ ч сууж байгаа их би бүр яг энэ асуултыг асуумаар байна. Очроогоос ер нь анзаарагдд юм аа. Очроо хоёроос нэг юм анзаарагддаг байхгүй юу? Хоёр хоёулаа нэг тал дээр жоохон байр суурь нэг юм нэг тал байгаа байдیں۔ За хэлээч дээ гэж. Одоо энэ залуу үе юу шүү дээ яг манай доод үеийнхэн. Gen Z, Gen Alpha энэ явж штэ одоо. Манай Оми юу? Тэ энэ үеийнхэн хараа нэг юм хүмүүжлийн баг зэрэг нэг юм мань эдийн хүмүүжсэн аргаас өөр хүмүүжчихэд байгаа байхгүй юу? Тэгэхээр хараа нөгөө нэг дээр манай ажил дээр нэг юм яриа болдог байхгүй. Автобусын суудалд тавьж өгөх тухай яриад. Тэгсэн чинь одоогийн залуучууд ямар ч хүмүүжэлгөө автобусын суудалд тавьж өгөхчихөө. Балаа юмнууд дарга ийм юм яриа болсон. Энэ тал дээр та хоёр юу гэж бодож байна? Автобусын суудалд тавьж өгөх нь хүмүүжлтэй эсвэл хүмүүжлгүүтэй холбоотой юу?
Хүмүүжилтэй хүн автобусанд суудал тавьж өгөх үү? Хүмүүжилгүй хүн автобусанд суудал тавьж өгөхгүй юу? Ер нь бол тийм шүү дээ шууд л. Очроогоос авна гэж бодоогүй хариулаад. Одоо энэ харал та. Үгүй ер нь юм багхгүй. Тэр таягтай хүн ороод ирсэн эсвэл жирэмсэн эмэгтэй ороод ирсэн байхад те. Тэр хүүхэд тэр сандлыг та суугаараа гэж тавьж өгч ийн гэдэг чинь өөрөө тэг хөгшин хүнч байсан болно. Хамаагүй шүү дээ. Тэр чинь ер нь сандал тавьж өгөх ёстой хүн гэж байгаа шүү дээ. Автобусын дотор тэр дөрөн байгаа байхгүй тэр автобусын дотор. Тэрэнд тавьж өгж гинэ гэдэг чинь тэр хүний сэтгэл зүйн хүмүүжлэлтэй л байна гэсэн үг байхгүй. Тавьж өгөхгүй суугаад яваад байна гэдэг чинь өөрөө сонил гэсэн үг байхгүй юу? Харда хөгшнийг нь яаж хэмжих юм? Тий, хөгшнийг нь яаж хэмжих юм? Тэгээд л мэдэхгүй. Тэгээд дээрэс нь залуу л эмчин хүүхдэл эмчин суудал тавьж өгөх ёстой гэж бодож ирээд бас эн чинь бас үгүй байхгүй юу? Тэр хүүхд чинь ядарч ээж болно. Ингэж яриад байгаа байхгүй. Энэ олон оюун орчин үеийн хүмүүжлэх хүүхдүүд ингэж яриад байгаа байхгүй. Тэр хүүхд чинь ядарч ээж болно. Тэр хүүхд ямар ч асуудалтай ээж болно. Ямар нэгэн байдлаар одоо нөгөө тэнцвэрийн асуудалтай ч ээж болно. Тэрэн дээр л хамаагүй шүү. Хүн болгонд хэлэх шаардлагагүй. Харин тэрийг мэдэхгүй ээжээж. Тэрийг мэдэхгүй ээжээж. Наалт байдаг байхгүй. Тэнцвэрийн асуудалтай гэдэг юм наалт байдаг байхгүй. Тааралцсан хүн болгонд одоо жишээлбэл суудал тавьж өгөөгүй бол энэ хүмүүжлэхгүй. Энэ өстө нэрээ балиар заваа. Тэгээ хажууд ирчээд бүр юугүй үглэн. Тэрийг нэрээ инглээ тэглээ заваа балиар гэж. Тэрийг гаднаас нөгөө настангууд одоо яг тэр одоо жирэмсэн хүн ч юм уу ер нь тэр настангууд хараад ойлгохгүй л байхгүй. Тийм учраас тэр залуучууд яах ёстой вэ гэхээр би ингээ хөл өвдөд байгаамаа сая ажил хийх ёстой байхгүй. Би хэлж үтсэн хүн нь байна. Тийм үү. Би бүр жирэмсэн байх та. Том гизтэй байх та шүү. Би бүр ингээд үнэхээр автобусын дотор явж чадахгүй хэцүү байх чинь толгой дээр бүр буун буудлан гэлж байгаа байхгүй юу? Гэхдээ чи тэгээ жирэмсэн хэлэхгүй байсан чи. Үгүй мэдэж байгаа штэ. Ихчээ би жирэмсэн юм аа гэж. Чиний жирэмсэлтэхтэй амар юм цомхон бах уу? Үгүй зарим тохиолдолд бүр ингэдэг байхгүй юу? Хамгийн гол нь тэр хүний бас хандлагаас болж байгаа болдог байхгүй юу? Суудал тавьж өгсөн өгөөгүйгээр хүний хүмүүжлийг хэмжихээсээ илүү тэр олон нийтийн газар харилцаагаа хэрхэн ингэж бас авч явж байгааг хинтээ яаж харилцаагаас шалтгаалаад тэр хүний би хүмүүжлийг хэмжинэ гэж би боддог. Тий, нөхцөл байдлаас нь хамаарч ер нь хэмжинэ л те. Жишээ нь одоо тэр заяатаа таарсан хүн болонгууд одоо ямар нэгэн хандлага буруу байсан хүн байгаа. Тэгэхээр одоо ингээд би ингэж зүсч орохгүй бол тоо яриулахгүй. Гэхдээ яг тэр заяа та хандсан хүн болонгууд жоох юм араа өөр хандлагатай л байгаад байгаа. Тийм хүмүүс байдаг. Тэрнгээр зөндөө байдаг. Тэрнгээр саний ойлголтыг бас дан ганц ингээ ойлгочих болохгүй. Ер нь нөхцөл байдлаас л очрог хэлсэн төрөний үг бол амар үг байлаа. Надад бол би энийг бас бодоагүй юм байна. Үүрэгтэй байхгүй юу? Тавьж өгөх үүрэгтэй хүмүүс гэж байгаа шүү дээ. Тий, жирэмсэн хүн, таягтай, хөгшин настай хүн. Одоо ингээд угаасаа дөрмөн дээр нь автобусын дотор байж байгаа байхгүй. Энэ хардаа үүрэг биш байхгүй эн чинь. Тэр хүний зүгээр ухамсар байхгүй юу? Үүрэг. Үгүй. Үүрэг гэдэг чинь хардаа. Нэгдүгээр нэг одоо төрөний машин эрэнгөө зам тавьж өгч тоо. Хараар бичсэн зүйлийг хэлээд байгаа байхгүй юу? Нэг осондоо эцэг ихэн тэр хүүхдэд ингээ үлгэрлээ. За эн чинь ингэдэж шүү, тэгдэж шүү гэж тайлбарлаад хэлж байгаа. Тэгэхээр тэр хүүхдийн ухамсар байхгүй юу? Нэг осондоо. Одоо жишээлбэл дараа тэрнээс ш үүрэг гэдэг чинь бас буруу найз. Одоо би машин дотор заяа. За энд болол бимба батаа. Би машин дотор жирэмсэн хүн аваа явж байгаа. Автобусанд зарим сурагчид ядраад унтаж байхад бүр сэрээгээд өглөөд байдгаа гэж байна. Иймэрхүү тохиолдол нэг биш удаа гарцсан учраас хэлээд байгаа. Тэгээд түрүүн Эркагийн асуусан асуулт нь юу байсан бэ гэхээр автобусанд суудал тавьж өгснөөс шалтгаалаад тэр хүнийг хүмүүжилгүйгээр шууд хэмжинэ. Тэгэхээр үгүй ахгүй юу? Автобусанд суудал өгөхөөс болоод өгсөн өгөөгүйгээс болоод тэр хүний за хүмүүжил дээцэгтэй юм байна, хүмүүжил нь газар шалаарныг олцсон юм байна гэдэг бол ёстой байж болно. Ер нь бол одоо саний одоо наатаа хэдүүлээд дахин давтаад явах. Ер нь ойлгочлоо те. Нөхцөл байдлаас хамаарат одоо шин үнэхээр ядраа явж ивэл үнэхээр тэрийг ойлгох хэрэгтэй байхгүй. Нөхцөл байдлаас хамаарат бүгд л ядарч байгаа шүү. Нөхцөл байдлаас хамаарат эн чинь нөгөө нэг яг хүмүүжлэлтэй хүмүүжлэхгүй гэдэг юм байх болчихж байгаа. За тэгэхээр дараагийн шүү хүүхд хүмүүжлэргээ шууд орё гэж бодлоо. Хэдүүлээ дахин давтаж яриад байна. За тэгэхээр яг би нөгөө түрүүнд хүүхд хүмүүжлийн тухай ярьж байхад надад нэг юм тойрт юу гэж санагдаж байна. Хүн ер нь мэдж байгаа мэдлэгээр амьдрал дээр ингээд соригддаг юм хууль байдаг байхгүй нэг мэдхүү. За мэдэх тусам тэрийг чи хэрэгжүүлж чадах уугүй юу гэж ер нь бол их соригдож амьдарч идэг. Тэгэхээр хүүхдийг би ингэж хүмүүжүүлэх хэвээр тэгж хүмүүжүүлэх хэвээр гэд мэдлэг авах тусам тэрийг хэрэгжүүл чи яг чадах уу гэд амьдрал надад яг ингээд сориод байгаа юм шиг юм нэг нөхцөл байдлууд бол амьдрал дээр айгүйх тохиолдож ирсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг миний нэг айгүй одоо бусд нь хэрэгжүүлдэг юм уугүй бөө мэд миний нэг арга байдгийг хүүхдүүдэд ингээд хүмүүжүүлэхдээ оролцдог ганц арга. Ямар арга вэ гэхээр хитрхийг ингээд мэдээд ах биш. Ер нь би нэг ингээд анхаарчдээ. Одоо ингээд хүүхэд тэр нөхцөл байдал тохиолдлоо штэ. Тэр үед би хүүхдтэй хандахдаа би дандаа нөгөө нэг өнгөрсөн рүүгээ очдөг. Тарих ингээд тийм дадал руу ороод би хүүхэд бахта яг энэ үед ямар мэдрэмжийг авч ирсэн бэ гэдэг нэг юугаа
хэсэг зур ингээд бясалгаж боддог юм болчиход байгаа ер нь бол. Одоо шинэ би нэг өмнөд хоёрт ярьж ирстэй манай ээж ингээ хүүхд ингээ шарн гоцоогоод ингээ шарн гоцоочоод хахад тэр ингээд орхио явснаас болоо те би ингээд 10 жил төгсдлөө ингээд тэрийг бодох нүдэ хана бодох тусам л ингээд дотор ингээ хөдлөөд идэг гэд. А тэнгүүд тэр яг тэр зарчмыг би бас хардаг байхгүй. Шинэ ингээ хүүхдээ яг бүр шарн гоцоогоод уурлаад байна уу гэдгийг би ингээ харцлаа. Тэнгүүд би яг энэ дээр яажсэн бай шарх авчихсан гэдгийг би өөрөө өнгөрсөн рүү очиж бодсож байгаа байхгүй. Тийм учраас тэрэн дээр нь тайлбарлаж өгөө тэр юунаас бол шарн гоцоогоод энэ тэрэн дээр нь илүү их ингээ засахыг ингэж боддог. Ер нь яг нэг үгээр хэлэхэд бол эндээс болоод хэдэн жилийн юм шарх авчих үдэ гэдэг дээр нөгөө нэг аюух төвлөрдөг гэсэн үг байхгүй боддог. Яа тэгэхээр би чи өөрөө багадаа их айгүй бол юм шарх авч өссөн учраас тэрэн рүүгээ хэсгэн зур бодоод яг ингээд яг ч юм өөрөө бодъё гэж хичээдэггүй тарих шууд хүүхд ямар нэгэн нөхцөл байдлаар уурлаа бухимлаа янз янз юм боллоо гэж бодоход тарих шууд өнгөрсөн рүүгээ очиждаг минийх. Эндээс би ямар мэдрэмж авсан энэ болох болохгүй шархуулдаггүй үлдэхгүй гэдэг дээр аюу төвлөрчдөг гэсэн. Тийм учраас тэн дээр нь болж өгөө шархуулдахгүй үлдээхгүй талаас нь яг мэдээж төгс биш учраас уурлуулна бухимдуулна загнан зэмлэн зөндөл юм болно. А гэхдээ энээс болоо шарх аваад явчих үедээ гэдэг зүйлийг одоо дунд хүүхдээ одоо би ингээд жоохон шарх авчуу гэж өрнө л хэдэн жил бодож явдаг байсан. Ерөө цаа чин чимээгүй дугаа. Тэгэл яг би өнгөрсөн рүү очиод юунаас болсон гэл тэг ингээ бодож байгаа. Яг тэрэн дээр нь илүү их ажилласан. Тэнгүүд манай дундгүй одоо айгүй тийм нээлттэй гой болчихж байгаа байхгүй. Нэг юм завсар үлдсэн нэг чимээгүй айлын нэг чимээгүй хөвгдөд байдаг штэ. Яг нэг юмнаас шалтгаалчаад байгаа байхгүй. Тэрийг нь би бүр олж тогтоогоод ингээд харилцмаас одоо бүрч амар юу ш надаар тоглож моглол ингээд нээлттэй болчихж байгаа. Тэгэхээр би шарх үлдээчихгүй гэдэг юм дээр их төвлөрдөг хүмүүжилж байх та. Тэгээ яг өөрөө багада айгүй их шарх авч 90-ад оны үед чинь те зах зээлийн үед одоо аригтан цогтуурах их байла. Олон зүйлээр шарх авч ингэж драма авч өссөн хүний үед тийм л юм үлдээчихгүй ингэдэг гин. Ингэдэг гинэ нэг би сайн нөгөө тэгтээ энэ жишээ одоо яг хэр зөв сайн байх юм буй мэдэхгүй байна л да. Хоёр хэлээрээ заяа. Сая би манайх нохоотой болсон шүү дээ. Тэгсэн чинь нохоотой болоход нэг юм зөвлөмж өгж байгаа байхгүй юу? Нохооны эзэн надад нэг яг бүр юм олон жилийн нохоо ингээд хүмүүжлийн одоо процессоос ингээд одоо нэг юм арга болж байгаа шүү дээ. Аргатай болж байгаа шүү дээ хүмүүс чинь. Тэгсэн чинь нохоог ингэж хөгжүүлдэг гинэ. Эрхлүүлээ л гэж болдоггүй. Нохоонд бүр маш тодорхойгоор ингээ хүний үг ойлгодоггүй учраас угаасаа нохоо ойлгохгүй. Бид нар ойлгоно наа чи бараг хүн өндөр худлаа ярьдаг. Энэ бол угаасаа худлаа гинэ. Нохоо юугаар ойлгодог вэ гэхээр тэр авиаг ингэж таньдгаар л ойлгодог гинэ. Авиа хэлээд би нэг юм урамшуулаад байвал энэ авиаг сонсохоор би инкстон байна гэдэг нэг юм одоо юу гэдэг код л үсгэнэ шүү дээ нохоонд. Тэнгүүд би тэр нохоонд тэрийг нь ойлгуулахын тулд хүнд бол ингээ үгээр хэлчингүүд ингээ ойлгочих шин шууд. Нохоонд бол үгээр ойлгохгүй учраас би тэр ингээд олон давтамжтай хэлжээж кодлогддог гинэ. Тэрэн шиг хараа нохоо хүмүүжүүлэхдээ ингээд нэг юм тодорхой зарчмууд байх хэрэгтэй гэнэ. Одоо хин нь босс вэ, хин нь босс биш вэ гэдгийг ойлгуулна гинэ. Тэгээд үүрэнд торонд нь хийгээд гаслана. Айгу хэцүү байна надад. Гэхдээ хамаагүй гаслгаад орхих гэж байгаа. Яг тэгэхээр сурах гэдэг. Энэ чиний байх ёстой газар гэдгийг тэгж ойлгуулдаг гэнэ. Тэгээд шээж бангууд нь шууд үүрэнд нь авиж хийгээл нөгөө торонд нь хийгээл тэг гаслуулаад тэгээд яг энэ альфагаа дагдаг гинэ нохоо. Тэгээ энэ айгу анзаарчихсан бохгүй манад. Жишээлбэл би гөлгөндөө ингээд айгу ийм хатуу байдаг нь би бохгүй манай гэрийн альфа нь би. Ингээл загинж магнаал те ингээл 0 руу ингээд шээж бангууд нь шууд үүрэнд нь авиж хийж мийгээл гэдэг нь би бохгүй. Тэг чинь манай нохоо надад амар сайн бохгүй. Гэхдээ намайг харахаар ингээд те надтай ингээд ирээл миний ойрхон ингээл байгаад намайг ингээл компьютер дээр сууж байгаад хөл доор орж унтаж мутаал тий. Тэгдэг байхгүй. Тэгээд би зүгээр эндээс яхаа тэгж бодохгүй да. Хүүхэд бас нэг ойролцоо юм бас байгаа юу. Яг хүүхэд болгоо ингээд хилэнгүүт шууд ойлгохгүй шүү дээ анхандаа ингээл анханаас ингээл яг яах гэдэг нь ойл. Тэнгүүд ингээд тодорхой байдлууд ингээд байж ээж ингээ хүүхдийг ингээд нэг зүг рүү ингээд явуулах гэдэг нь гэдэг тийм бодол төрөд байгаа байхгүй. Тэгэхээр альфа нь байх хэрэгтэй юм шиг байна. Нэг гэрт ингээд тий. Аавын үг бол ингээд тий хуйл шүү гэдэг ч юм уу те нэг юм дүр баймаар ч юм шиг тийм мэдрэмж л төрөөд юу ч болчих та. Яг хөө зөвхөн нэг ер нь яг нөгөө эмээх одоо аав ээжээсээ одоо хүүхэд эмээн гэдэг ойлголт бол тодорхой хэмжээнд эмээж ах юунууд бол байх хэрэгтэй байхгүй. Тэгээд түрүүнд миний нөгөө ярьдаг юм заяагийн эхлээд ярьсан нөгөө цэцэрлэг дээр болсон нөгөө кейс биш үү те босгож сууж байгаа. Ер нь тэр л аахгүй. Эцэг эхчүүдэд яг одоогийн энэ хүмүүжлийн хүүхд хүмүүжлийн аргачлалууд чинь тэрийг л ойлгуулах гэдэг. Одоо хүүхдийн хэмжээнд нь очиж те энэ хүүхд юу гэж мэдэрж байгаа гэдгийг бодож бясалгаж ийж ингээ харилцах хэрэгтэй гэдэг чинь өөрөө яг наагур нь яг хилээд байгаа бас яг
юу нөхгүй үр жимс нөхгүй агтлаг миний төрөний юм цаана байглаасаа ингэж боддог болсон юм болонгууд шууд өөрийнхөө хүүхэд нас руу очичоод байгаа байхгүй сан тарих. Цаанаасаа кодлогчод байгаа. Хүүхэд ингээл сонирн болгон шууд хүүхэд нас руу очиод би энэ үед ямар мэдрэмжийг авч ирсэн бэ гэд. Тэрнтэйгээ адилхан би үйлдэлийг гаргах гэдэг байхгүй амьдрал дээр. Ер нь хүн болгон л гаргах гэдэг. Бага насанд яг ээж аав чинь чамд яаж хандж ирсэн тэр үйлдэлийг гаргах гэдэг юм бэлээ. Тийм учраас шууд бага нас руугаа очичих нь одоо яг нь өвдөглөө суух нь бол нэг арга штэ. Тэрнээс илүү бүр гоё төгс нь олонгууд бага нас руугаа тархиа очичингууд бүр гоё нэг мэдрэх юм. Чи нэг гарах гээд байгаа ингээд зүгээр л дотроос чи ингээд шууд гарах гээд байгаа одоо юмнуудаа гаргахаа болно штэ тий. Бодчин тий. Шууд зохиж одоод байхгүй, шууд хатуу хэлээд байхгүй тий. Бодоод би нэрийн гэж нэгжсэн чинь. Тэгээд бас ингэж байна. Одоо гаргачлаа гэж бодъё. Төгс биш штэ. Уураа гаргачлаа гэж бодъё. Тэнгүүд уураа гаргасан үед нь би тухайд бас ямар мэдрэмж авч ирсэн бэ? Яаж бол зүгээр болж болох байсан бэ гэдэг юм руу бас очиж болох юм билээ өнгөрснөр. Тэгээд тэрийг бас хайруулж болно. Жишээ нэг аль дээр нэг холбогдсон шүү дээ. Одоо ингээд хүүхдтэй чамайг хайрлаж байгаа учраас ингэсэн шүү аав тэр үед ууртай байж нэ тэрэ гэдэг ойлгуулчих хэрэгтэй гэдэг. Хэрвээ тэр үед намайг баг байхад надад тэгж хандаад тэгээд бас ойлголцсон бол би тайвшрах байсан байж тээ гэдгээ бас олж харж байгаа байхгүй. Уучлах байдаг уу? Хүүхдүүдээс. Би гойж үзсэн үү? Би ер нь Үзлгүй яа тий. гойгаагүй үе гэж байхгүй. Би хүүхдтэй хатуу ширүү хандж ирсэнгөө л зөндөө юмнууд байгаа гэсэн. Тэнгүүд тэрнийхээ нэг ч удаа нөө уучлалт гойгаагүй өнгөрч ирсэн юм бэл гэж байхгүй. Би бол байгаа л баг. Гэтэ сүүлийн үед бол ер нь айгүй их уучлалт гойх юм болчт юм билэ. Болчоод байгаа гэх юм уу? Тий. Юу ч болж та гэдэг. Тий. Нэг загинчаа тий. Загнахта яг угаасаа л загнах юм үүсэж байгаа юм л да. Момент үүсэж байгаа. Гэтэ би арай буруу дууны өнгөөр тий. Дууны мөнгө маань арай жоохон илүү ширүүнч байх ч юм уу тий. Заавал тийм ширүүн өнгөөр загнах хэрэггүй байсан ч юм уу тий. Байсан байгаа байхгүй юу? Дараа нь тавьшаад бодонгууд нэг шал дэми юм Хаа үеийн л эмоц ороод. Тий. Тэнгүүт би тэгтээ ингэдий. Бүр ингээд яг юу буруу хийс би юунаас болж уучлалт гуйж байгаагаа ингээ ойлгох гэж оролддتي. Жохон яашдаг л байх л да бас нэг талаараа. Одоо юу гэдэг те аав чам жоох хэтрүүлээ зарчих шиг боллоо. Яг тэг санагдаад байна. Аав уучлаарай. Миний хүү бол би бол аав нь бол ингэж хэлэх гээд байгаа шүү. Гингүүтэй. Жохон хэлэх гэжсэн юм аа ингээд нэг дахиад нэг тавтагч юм те. Миний хүү бол ингээд готлнуудаа жоон гамтаал өмсмөр байна да. Тэ гэт нохооны баасан дээр гიშгчээд гэртээ оруулж яд ингээ хайчнагдаж чинь бас жоон болохгүй байл үү дээ. Тийш. Гэнг орхиж байгаа байхгүй. Тэгэхгүй би харангуут юу вэ тэнүүнэ? Энэ гутмууд арайчтэй чи одоо бос хүрээдэр чи нэг одоо яг одоо нүдэн дээр цэвэр мэврэл энэ төр цэвэрлүүлчээ дараа нь ингээ бодонгууд арай л сүрчгэнсэн байгаа байхгүй. Ийм хөөш гэр муухай гутлууд явна энийг яалтаа чи иймэрхүү юмнууд бол ингээл өдөрт би харилцаахгүй шүү дээ. Тэгж болохгүй шүү дээ тэр чинь. Би бол өөрөө хураадаг байхгүй. Аяга угаа. Аяг ч муухай аяга угаа. Би угаа. Иймэрхүү өнгө аястай хэлэх нь хогоо би шүүр. Ууралж байгаа биш аахгүй. Ууралахгүйгээр би хийчээ. Нохогоо би цэвэрлэе. Одоо манайх ингээ хуугаад авчих. Манай охин яг ингээ аяг шанагаа угаа. Манай хүү хогоо шүүрдэн. Нохооны баасыг манай ирмүнэ түүн. Ингүүнэ нохоогоо усанд оруулна. Ерөөсөө нэг юм хуваартай. Тэгээ би өөрийгөө усанд оруулна. За. Би компьютер өөрөө асаана. Ерөөсөө нэг миний хийдэг ажил байхаа байсан шүү дээ. Айгүй амар. За ингээд өнөөдрийн том өрөөгөө ч гэсэндээ амрах цаг болсон байна. Ер нь бол айл болгоны хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил за бас суралцж байгаа арга барил нь ч гэсэндээ өөр эдэг. Тийм учраас хин нэгэн айлын хүмүүжлэр за би ийм мундаг хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа юм чинь чи миний хүмүүжлэр ингэж яваач гэж хэлэх нь бас хамгийн зохисгүй асуудал. Тийм учраас айл болгон өөрөө өөрсдийнх нь дотор тогоон дотор асуудлаа шийдэж байгаа нөхцөл бид өөрөө өөрсдийнх нь хүүхдийг л нийгэмд сайн сайхан зөв хүн болгож хүмүүжүүлж гаргаж ирэх нь бидний маш том хүлээс үүрэг хариуцлага юм аа. Тэгэхээр өнөөдрийн том өрөөгөө энд хүрэж жаргаж байна. Бидний том өрөөнд ярьсан сэдвийг та ч гэсэн том өрөөндөө ярина гэдэгт итгэлтэй байна. Радиогийн 1-р студид Эрка Очроо заяа найруулагч Мизу ажиллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа. Бай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.